ил дээр зурсан хил бүдгэрч хаадын байгуулсан хотууд балгас болдог. Аяа цаг хугацаа гэж сонио. Алдарт энэ баатрын дуулганд адгийн хүрэлцэн дуурч байх. Түүхийн жинхэнэ зураач бол Баатар Жанжин хаан биш, харин ус юм. Ус хаан байна, тэнд амьдрал төхнө. Ус хааш урсан, цаг хугацаа тийш урсан. Томоохон гол мөрний ирэг дээр л амьдрал мянган жилээр үргэлжилдэг. Тигр, Ефратын эрэгт Месопотамийн хотууд сүмдэрсэн. Нийл мөрний хөвөөнд Египтийн соёл иргэншил мандсан. Энд ганг мөрний савд энэтхэгэн эртний хотууд төвхнөсөн. Шар мөрний хүндэд Хятадын түүхийн урт зам эхэлсэн. Монголын орхон сэлэнгийн сав газар чинь нүүдэлчдийн төр улс хот суурин соёлын мөрийг хадгалсаар байна. Restoring land, restoring hope. COP17, Mongolia. Бидний эргэн тойронд алхаж яваа хүмбэр үнэндээ алхаж яваа ус юм. Хүний биеийн 60-70% нь тархины 75%, цусны 83% нь уснаас бүрддэг. Гэвч эдгээр та зөвхөн усны хэмжээг хэлж байгаа юм биш. Хүний амьдралын үндэс усанд орчдгийг харуулж түүний чанар нь бидний амьдралын чанарыг идэвхжүүлдэг. Хүний биед байж байгаа шингэний хэмжээ буурах тусам хөгшрөлтийн процесс буюу бүр багасаад ирэхээр өтлөлт явагддаг. Тархи нь хатангарч эхэлдэг, бие нь арсны үрчлэлж яг тэрнтэй адилханаар сүлжилт явж. Хэр зэрэг сүлжилт явагдаж хэр зэрэг халуун нэмэгдэн тэр хэмжээгээр одоо амьд организмд бүхэл газар усны эрэлт хэрэгцээ байнга өсөж байдаг. Гэтэл тэр хэрэглээг яаж хангах юм бэ гэдэг энэ асуудлаа төрийн их нарийн стратегийн бодлого болгож авч чадахгүй тэр нь Усгүйгээр мэдээж хүн амьдрахгүй, усгүйгээр үйлдвэрлэл үйлчлэгээ байхгүй тий. Гэхдээ усны үнцэж одоо энэ бол өдөр тутам мэдэгддэг болчиход шүү дээ тий. Ус тассан үед л мэднэ. Тэгээ бас ам цангахаар аяг усны үнц нэг хэлж шүү. Усгүй л ер хүн амьдарч чадахгүй шүү дээ. Ус бол тэр чигээр угаасаа амьдрал. Монгол улсын 100 гаруй сумд өнөөдөр баталгаагүй ус хэрэгжилж. За Монгол орны хэмжээнд сүүлийн 80 гаруй жил агаарын температур 2.5 градусаар нэмэгдсэн. 700 гаруй гол горхио алдсан байна. Монгол орны усны нөөцийг одоо бүрдүүлж байгаа мөсөн голууд бол хайлж байна. Тэгэхээр цэвдгээр тэжээгддэг нөгөө нуур, тойрон, булаг шандууд бол үндсэндээ байхгүй болж эхэлж байна. судлаачдын яриас үзэхэд бол 90 гаруй хувь нь гадаргуу ус, 10 хүрэхгүй нь бол газар дор усны нөөцөл байх шиг байна. Энэ бага цэнгэг усаа бохирдуулаад бас хомсдлыг үүсгчээд байгаа. Говь тал яргийн бүс нут гадрын усны сүлжээ байхгүй, ус хангамжийн нөхцөл мөн. Тэгэхээр гол асуудал маань юу гэхээр зэрэг усны нөөцийн хүртээмжийн асуудал. Бүх усны нөөц бол агаарын хурд тундсаар л тэжээгддэг. Янз бүрийн одоо хугацаанд тэжээгдсээр ирдэг. Хамгийн түргэн тэжээгддэг нь бол гадаргын одоо гол мөрний ус. За тэгээд нуурын ус, мөсөн голын ус мөн л гаагүй хурдан тэжээлтэй. За хамгийн удаан хугацаанд тэжээгддэг нь бол одоо газар доорх ус л да. Усны үнцийн үндэмж нь их доогуур байгаа. Цэвэр уудаг одоо усууд нэг төгрөг байхад цэвэрлсэн ус чинь 7-8 төгрөг болчихдог байхгүй юу? Өртөг шин гэдэг. Монгол орны бол нийт гол горхийн бол бараг 90 орчим хувийн үндсэндээ гадаг шагаар авчиж байгаа шүү. За тэгээд гам болох. За зарим газар нь үер болох. Манай улсын 60 сая малын 60% нь үндэсний ус голс. Хүн ч гэсэн мөн адил. Ялангуяа газрын хэвлийн их баялагтай улсад бол цаашдаа усны хомсдол ирээдүйд үүсэх өндөр их эрсдэлтэй учраас тэгэхээр энэний эсрэгэл одоо бид нар ямар гарц байх вэ гэдэг тал дээр одоо голж төвлөрч. Нин ядмагнөөсдөө усны хувьд бол Монгол орж байгаа юм байна. Гэхдээ бид энэ асуудлыг айдас төрүүлэх өнцгөөс бус урьдчилан сэргийлэх боломжийн өнцгөөс ярих ёстой. Голыг хамгаалагч байд юм уу, нуурыг хамгаалах эсвэл мөг цасыг хамгаалах менежмент дээр бидэнд юу хэрэгтэй вэ? Уулуурхаан ус хангамж ямар байгаа, үн тариф нь ямар байх вэ? Тэр дотор усны нөөцийг хамгаалахад одоо ямар хэмжээний талбайг хамруул зөв болох юм. За усны ямар арга хэмжээ байх юм, малчныхаа ус хангамжийг яаж шийдэх юм? Уур амьсгалын өөрчлөлтөд яад тэмцэхөө, яад дасан зогтох уу? Үндэснээ дасан зохицох төлөвлөгөө юм уу? Усан цахилгаан станц үйлдвэрлэдэг юм уу? Ирээдүйд бид юу хийх вэ? За Монгол орны хувьд цөлжилттэй яаж тэмцэх юм? Энэ бүхний учир шалтгаан үр дагаврыг нь
бид нар устай холбож ярихаас өөр арга байхгүй. Яагаад газрын доройтол. За ялангуяа манай Монголд яагаад бэлчээрийн доройтол ийм их газар авчаад байна. Санхүүгийн хувьд асуудлыг яаж шийдэх вэ гэдэг асуудлыг ярилцахын тулд, шийдэхийн тулд нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх конвенцийн хурал байнга болдог. Өмнөх цөлжилтийн эсрэг конвенцийн баг хурлууд болохоор ерөөсөө ус ордгүй байсан. Усаа их зөв удирдах менежмент хийж ижил улс орон бол дээр усны асуудлаа шийдэж явд юм байлаа. Энд бол анх удаа Монгол улсын санаачлагаар усны нэгдсэн менежмент орж байгаа юм. Цөлжилт гэдэг бол усны дутагдал. Бид хаана усыг бий болгож чадна, тэнд цөлжилттэй тэмцэж чадна л гэж хэлэх гээд. Хүнээр ярил өтлөлттэй адилхан юм. Хөгшрөлтийг бид нар буцааж чадахгүй. Харин цөлжилтийг бид нар зогсоож чадна. Усыг бид ихэвчлэн гол, нуур, худгаар төсөөлдөг. Гэвч усны түүх тэндээс эхэлдэггүй, тэнд ч дуустдаггүй. Ус ууланд хуримтлагдаж, ойд тогтож, хөрсөн шингэж, цэвдэгт хадгалагдаж, ургамлаар дамжин агаар мандалтай харилцаж байдаг. Энэ бүхнийг хамтд нь усны тэнцвэр гэж ойлговол гол ширэг кэс өмнө ой дуугүй өөрчлөгдөж, булаг татрахаас өмнө хөрс доройтож, үер буухаас өмнө газар усаа тогтоох чадвар алддгийг ойлгоно. Цэнхэр гариг дээр хүмүүс цангаж байна. Бид хязгааргүй цэнхэр далайн дунд амьдардаг атлаа уух цэнгэг усны хомсдлоос болж олон сая хүн цангаж суугаа нь өнөөдрийн дэлхийн давслаагүй гашуун үний юм. За уур амьсгалын өөрчлөлт цөлжилтийн хамгийн гол нөлөөлөл үзүүлээд байгаа юм энэ цэнгэг усны хомсдол. Дэлхийн нийт усны ердөө 3% цэнгэг ус. Түүний ихэнх нь мөсөн гол газрын хүнд төгжээтэй бий. Хэрв дэлхийн нийт усыг 100 литр гэж үзвэл хүн ууж чадах цэнгэг ус нь ердөө л ганцхан халбал байх болно. За энэ 2030 он гэхэд л нэлээдгүй олон орон энэ цэнгэг усны хомсдолд орох эрсдэлтэй юм байдаг. Энэний нэг нь бол Монгол улс юм аа. Сүүлийн 100 жилд дэлхийн усны хэрэглээ хүн амын өсөлтөөс ч хурд нэмэгдсэн бөгөөд 2050 он гэхэд дэлхийн хүн амын 50 хүртэлх хувь нь усны хомсдолтой бүсэд амьдрах эрсдэлтэй байна. Энэ бол Дэлхийн банкны 29 усны нөөцийн бүлгийн 2016 онд хийсэн судалгаа та бүхэн харж байна. Энэ Улаанбаатар хотын усны одоо байгаа нөөц нь 2030 онд эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй болох нэ. Тэгээд Улаанбаатар хот усны хомсдолтой нүүр тулж болзошгүй ийм эрсдэлд тэ байгааг бол тогтоосон байгаа. 50 жилийн өмнө Монгол орн бол 60% цэвдэгтэй байсан. Одоо энэ 50 жилийн дараа ихэд 30% болсон. За цэвдэг яагаад ярив гэхээр энэ ногоон ургамал ялангуяа энэ ой мод бутлаг ургамлууд энэ ойд хээр ургамлууд бол цэвдгийг шүтэж амьдэрдэг. Өөрөөр хэлбэл чиг гэсэн үг. Тэгэхээр энэ чиг байхгүй болоод хахаар газрын үнээсээ бид нэр ургамал бол дижигтэй болж байгаа. Усны асуудлыг дангаар навч үзэх боломжгүй. Ой багасхад ус тогтох чадвар буурна. Хөрс доройтоход борооны ус шингэхээ болдог. Бэлчээр талхлагдахад ургамлын бүрхөвч багасна. Хот дэлхэд ус нэвчих хөрсний хэмжээ багасна. Уул уурхайн үйл ажиллагаа, ялангуяа усыг ашигладаг үйлдвэрлэл болон хяналтгүй олборлолт нь усны горимд нөлөөлдөг. Уур амьсгалын өөрчлөлт энэ бүхнийг улам эрчимжүүлж байна. Уул уурхайгаа ухахад ус олдоод байгаа хэрнээ ургамал мод тарихад ус олдохгүй байна. Тэрэн шиг худлаа юм байхгүй. 1000 жил байсан нүдлийн мал аж ахуйгаа гүний худгаар услахад ус олдохгүй байна. Ус багасаад байна. Тэрэн шиг худлаа юм байхгүй. Гаргаж ирсэн гүний усаа үр ашигтай зар, үр ашигтай усны хэмнэлттэй туслын системээр усал тэрүүгээрээ ургамлыг бий болго, ургамлыг бий болгоод газрын бүрхөвчийг ургамлын нөмрөхтэй болгож цөлжилтийг бууруулна. Мэрэгчид, сохор номин, шавж хорхой болон бусад 4, 5, 6 хөлтэй хөлгүй амьтад ой тайв цэцэрлэг талбайгаас дуртай тижээлээ олж идэхдээ үндэс хөрсний үржилшин болон их газрын ногоон нөмөргийг бий болгож байдаг. Ой байгаа газраас ус бий. Манай энэ том гол мөрөн бол бүгдээрээ л ойтой уулнаас бууж ирж байгаа ус шүү дээ. Тэгэхээр энэ ус барих чанар, усыг зохицуулах, хөрсийг хамгаалах, энэ амьдрах орчныг бий болгож байгаа энэ хэсэг бол
Бидний эргэн тойронд алхаж яваа хүн бүр үнэндээ алхаж яваа ус юм. Хүний биеийн 60-аас 70% нь тархины 75%, цусны 83% нь уснаас бүрддэг. Гэвч эдгээр та зөвхөн усны хэмжээг хэлж байгаа юм биш. Хүний амьдралын үндэс усанд орчдгийг харуулж түүний чанар нь бидний амьдралын чанарыг идэвхжүүлдэг. Бүхнийг усаар угаах тэр өдрийг хүртэл бид өөрсдийгөө энэ дэлхийг бүтээсэн гэж эндүрсэн байдаг. Хүн төрлөختөн байгалыг эзэмшиж байна хэмээн бодож байхад байгаль их дэлхийн хаа нэгтээ өөрийнхөө хүчийг сануулж байдаг. Дэлхийд даяар 1.8 тэрбум гаруй хүн үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байна. Энэ нь дэлхийн хүн амын бараг 4/1 гэсэн үг. Үерийн гамшигын тоо өмнөх 2 жилдээ харьцуулахад 134% өсөж зөвхөн гинтийн үерийн эдийн засгийн хохирол жил бүр 50 тэрбум $, давжээ. Дэлхийн 4 хүн тутмын нэг нь үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байна. Байгаль өөрөөс нь авсан бүхнийг маань мартдаггүй. Харин хурааж авах өдрөөл чимээгүй хүлээдэг мэт. Нэг л өдөр уулгалан ирэх их үерийн давтамж нэмэгцээр байгаа энэ цаг үед тэр бидэнд байгальтайгаа зохирон амьдрах саналыг биш шаардлагыг хүргүүлэх мэт. Говьд одоо жилдээ орох хур тундас магадгүй нэг өдөр ч юм орждаг. За нэг хэдхэн хоногт ороод 100-ийнхаа хугацаанд үерлээд шал тойромдоо очиж одоо ууршаад ингээд алга болдог. Тэгэхээр тэрнийг арвижуулахын тулд бид нар газар доорх усыг үндсэндээ худгийн эсрэг цооногоор тэжээх гэсэн ийм одоо олон байгууламжууд байлдээ шүүрүүлэх янз бүрийн аргууд. Тэрнийг хийх юм бол бид нар ядаж 1-2 тэр тэжээлийн ядаж 2-3 болгож чадах юм бол газар доорх усныхаа нөөцийг арвижуулах асар их боломж байгаа. Ус бол хүн төрлөختний өнгөрсөн үеийн дурсамж, өнөөдрийн амьдрал, ирээдүйн баталгаа юм. Усаа хамгаална гэдэг нь зөвхөн нэг байгалийн нөөцийг бус хүн төрлөختний түүх, газар нутаг, амьдралын үргэлжлэлийг хамгаалахын нэр юм. Бидний эргэн тойронд алхаж яваа хүн бүр үнэндээ алхаж яваа ус юм. Хүний биеийн 60-аас 70% нь тархины 75%, цусны 83% нь уснаас бүрддэг. Гэвч эдгээр та зөвхөн усны хэмжээг хэлж байгаа юм биш. Хүний амьдралын үндэс усанд орчдгийг харуулж түүний чанар нь бидний амьдралын чанарыг идэвхжүүлдэг. Зарим хүмүүсийн боддог шиг хэлийн зураас наан цаана байх тухай асуудал биш. Бэлчээрийн тухай ойлголт байсан, усны тухай ойлголт байсан, гол мөрнийг хамгаалах тухай асуудал байсан. Монголчууд бид төр тулсын түүхэнд бол усны ихийг хамгаалж ирсэн ийм ард түмэн. Тийм ч учраас усыг хамгаалах бодлого бол төрийн бодлогын төвд байх ёстой. Энэ хүрээндээ усны олон төслүүдийг олон улсад одоо дэвшүүлэн тавьж байна. Тэнгэг усны их үүсвэрүүдээ тусгай хамгаалтанд авч хяналт, шинжилгээ, мониторинг энэ зүйлс дээр одоо илүү анхаарч төвлөрөхийн төлөө бас төрийн бодлого болгоод ажиллаж байгаа. Тэгээ яг энэ үнтэйг холбогдуулаад бас хамгаална гэдэг үгийг дотор нь жоохон задлж ярмаар байна. Магадгүй усны хөрөнгө оруулалт энэ бүс нутгийн байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах гэдэг ийм чухал асуудал учраас энэ усны ихийг хамгаалах гэдэг бол одоо хамгийн чухал бодлого болов уу гэж бодож байгаа. Монгол орны газар нутаг дээр усны одоо эзэлж байгаа талбай бол 0.4% эзэлж байдаг. За газар доорх усны тухайд бас 10.8 км3 гэж тогтоогдсон байдаг. Усны нөөц багасхыг худаг ширхсний дараа мэдэх нь оройтсны дохио. Харин өөрчлөлтийг эрт хэмжиж, мэдээллийг хаваалцаж, шийдвэрээ шинжлэх ухаан тулгуурлан гаргавал хомсдлоос өмнө хамгаалж чадна. 2004 онд усны тухай хуулийг хэлцлээ. Тэр үед усны нөөцийн нэгдсэн мен биттэй байна гэдэг үгийг ганцхан энэ өгүүлбэрийг л оруулахын тулд мөн ч олон удаа ярьсан да. Тэгээд Орсон учраас 2004 оны хуульд Орсон учраас усны хэрэглэх газар байгуулагдсан. Усны газартай байна гэсэн утгатай Орсон. Урт нэртэй хууль маань иргэний хөдөлгөөнийхэн дэмжиж байраадгээ гарсан шүү дээ. Энэ усны тухай хуулийн шинжилсэн найруулга бол 14 жилийн турш одоо огт шинжлэгдээгүй ийм хоцрогдсон хууль байсан. Гол асуудал нь бол усны хуулийн гол зорилго бол бид усыг эдийн засгийн эргэлтэнд зайлшгүй оруулах. Хоёрдугаарт
газрын гүний ус, гадаргын ус гэдгийн хэрэглээг энэ хуулиараа зохицуулж гадаргын усыг хэрэгэлдэг болох тал руу илүү түлхэх ийм концепц. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хүрээнд бол одоо ус бол стратегийн үнэт баялаг мөн гэдэг хуулиар тунхаглаж өгч байгаа. Бид нар бол алтыг ухаж аваад ямар өндөр үнээр зардагтай адилхан усыг хоолын зайд дамжуул шилжүүлж хүргэж өгөхөд бол тийм хэмжээний зардал гардаг юм байна гэдгийг одоо бол бодит ойлгох цаг нь болсон. Яг энийгээ дагаад усны үнсийг бол өөрчлөгдөв. Шууд эдийн засгийн тооцоогоор ашигтай гэж харж бол чадахгүй байна. Урт удаан хугацаанд энэ бол экологийн хувьд маш их ашигтай, хоёрдугаар эдийн засгийн хувьд бол асар том үнс нь болж хувирна. За ус үнэтэй байх ёстой. За ашигласан бол одоо гамандаг, бохирдуулсан бол төлдөг, хариуцлага хүлээдэг ийм тогтолцоог нэвтрүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл одоо хэрэглэл усыг цэвэрлэл дахин ашиглавал одоо тэр ус ашигласны төлбөрөөс чөлөөлөгддөг байсан энэ механизмаас гадна онцгой шаардлагагүй үргэлгэн байдлаар хэрэглэх юм бол ус хомсдуулсны төлбөр төлөх. За уул уурхай ашигт малтамлын төсөл одоо эхлүүлэх гэж байгаа бол ашиглалтын лиценз авахдаа усны нөөцийн зөвшөөрлийг ус ашиглалтын зөвшөөрөл усныхаа одоо эрэл хайгуулаа хийгээг бол олохгүй гэх мэдчлээ ийм одоо заалтууд орж байгаа л доо. Дэлхийд ус нэмэгдэхгүй, харин хүн ам үйлдвэрлэл хэрэгцээ нэмэгдсээр байна. Тиймээс өнөөдрийн асуулт илүү их ус хаанаас олох вэ гэдэгт биш, харин байгаа усаа хэрхэн илүү ухаалаг ашиглах вэ гэдэг болсон. За үүний нэг жишээ нь бол Монголын үндэсний одоо аж ахуйн нэгжүүлэх MCS Coca-Cola компани за хаягдл усыг цэвэрлэж эргүүлэн ашиглах боломжийг нээж амгалан дулааны станцын техникийн нэмэлт усны хэрэгцээг бол хангаж байгаа юм төр хувийн хвшлийн түншлийн маш тодорхой жишээ юм байдаг. Ингэснээр одоо дэлхийн жишгийн дагуу 1 литр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 2-оос доош литр ус хэрэглэдэг. Энэ түвшинд бид нар очисон байгаа. Хаягдл усыг дахин цэвэршүүлээд усыг хаягахгүйгээр дахин хэрэглээ нэвтрүүл 100% эргэлдүүлж ашиглах юм зорилготой явж байгаа. Restoring land, restoring hope. COP17, Mongolia. Инновац гэдэг шин төхөөрөмж худалдаж авахыг хэлдэггүй. Усны тусал бүрийг илүү үн цэнтэй ашиглах шинэ арга барилыг хэлдэг. Монгол улс сүлжилтэд тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурал COP17-г 8 дугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд Улаанбаатараар зохион байгуулах хүндтэй бөгөөд нэг хариуцлагатай үүргийг хүлээж байна. Мэргэжилтнүүдэд шийдвэр гаргаж бодлого боловсруулж байгаа улсуудад танилцуулах сайн жишээгээ бас бид нар хэлэх ёстой гэж би бодож байгаа. Энд байгаа хамгийн гол чухал зүйлийг бас та бүхэнд энд дурдахыг хүсэж байна. Улаанбаатар хотод хоногт 50,000 м3 хаягдл усыг цэвэрлэж эргүүлэн ашиглах үйлдвэрлэл техникийн хэрэгцээндээ ийм боломж өгөх үйлдвэр байгуулагдсан. Цэнгийн усны хомсдолд орж болзошгүй Монгол орны хувьд бол түүнийгээ даван туулах хамгийн гол технологийн томоохон арга хэмжээ туршигдсан одоо ийм том арга хэмжээ болж байна гэж үзэж байгаа юм. Энэ COP-ын үеэр энийгээ одоо бас бусадтайгаа хуваалцаасаа билээ. За энэ дээрээс бол би одоо говийн бүс рүү ус татах үйл ажиллагаан дээр хөрөнгө мөнгө босно гэсэн цэнхэр бүсэд бол нэлээд итвэх санаачлагтай ажиллана гэсэн хүлээлттэй байна. COP17-оос Монголын ард түмэн юу хүлээж байна вэ гэхээр бид нар маш их хүлээлт үүсгэж байгаа манай усны салбарынхан бол дэлхийн хэмжээний эрдэмтэд, судлаачид, за тэгээд бизнесийн технологийн одоо компаниудын тэргүүний туршлагыг нэг дор бид авах хүртэх боломж үүсэж байгаа юм. За ялангуяа одоо Монгол орны одоо энэ эмзэг экосистемийг яаж одоо цааш нь авч үлдэх вэ гэдэг талаас нь одоо олон улсын түвшинд ярилцаж бусад оронд бас үлгэр жишээ болох, ярилцаж болох. За тэднээс бас техникийн болон мэдлэгийн зөвлөмж авах ийм бололцоотой. Манай орны хувьд бол энэ том арга хэмжээг зохион байгуулна гэдэг бол нэгдүгürt маш их том нэр хүндийн асуудал. Дэлхийн нийтээрээ Төв Азийн сүлжилтийг яаж бууруулах вэ гэдэг ийм том анхаарал тавьж байгаа арга хэмжээ болж байгаа. Сүлжилтэд тэмцэх нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын баг хурал буюу COP17 дээр бидний ярих асуудал бол усны тухай асуудал. Усны тухай асуудал гэдэг бол амьдралын тухай асуудал, усны тухай асуудал бол ирээдүйн тухай асуудал.